Манай багийн гишүүд дүүрэг бүрийн нийгмийн халамжийн хаалгыг татлаа. Сэтгэлд нь таарах хүн олдохгүй л байлаа. Гэхдээ тэд шантарсангүй. Ирж хайсаар л байлаа. Бид нар бүр ихлэ хороон дээр оцсон. Хорооноос бүр ингээд өрхлөөсөн эмгтээчүүдийн бүр анкет жигсаал тавсан. Тэгээ бүр дүүрэг дээр нь очиод бүх айлууд дээр нь очиод их бас хэцүү. Уг нь бол хүн байж л байгаа л да. Тэгтэл энэ чинь ингээд нэг хэдхэн хоногийн дотор ингээд яваал хайм гэдэг чинь үнэндээ хэцүү. Тэгвэл ингээд л да. Ерөөсөө багтаа чаддаг хүн л. Юу судалгааны компани гэж байдаг юм болоо. Судалгааны компани ч юм уу. Яг иймэрхүү чиглэлээр ажиллаж байгаа юм. Ороотойхоо тэгэл ороотой мэдээлэл өгсөн байгаа л байна. Яг зөв төрсөн юм байна. Тэгэхээр бас саяг шиг л юм да. Тэгэхээр одоо ингээд л ерөөсөө л юу чаддаг хүнийг л инээндээ нэгтгэлдэг тхөө. Тэгээ одоо чаддаг хүн гэж ямар юм бэ? Хамгийн гол тэр хүнийг бас нэр олох хэрэгтэй шүү дээ. Алтан дөрвөө үйл яасан. Олон айл томснороо нь олж чадах юм шиг санагдах юм. Имбэ. Хага тоны. Юу гинэ? Аяа андмын чи хаалгын тогшоо. За хайсны эцэст явтаж гэсэн алтан дөрвийг оллоо. Хамтаа орцсон. Тэгээ бид нар яг өмнөх дугаараар болохоор нэг байгууллагын шилдэг хэлшний амьдрал тас тодорхой хэмжээний хувь нэмэр олсон. А энэ дугаараар болохоор нэг тийм мөртлөхөлсөн бас нэг гоё сэтгэлтэй эмэгтэй дээ штэ. Тийм юмыг бид нар хайлаа. Тэг өнөөдөр одоо ер нь л яг зөндөл хайлаа л да. Гэхдээ бидний бас хийж чадах ажил биш юм шиг байна. Тэг би чамаас нэг юм л гоох гэсэн. Яг бас чи яг юм хүнтэй холбоотой нэвтрүүлэг хийж исэн учраас чамд арай илүү төхөн бахлах гэж бодсон л да. Тэг нэг тиймэрхүү хүн хайж өгч л гэсэн. Тэгээ гол нь тэр хүнд тэгээ та нар яаж тусалтай? Бид нар яг эхний ээлжиндээ явагдажсэн нэг гоё юм амьдралд нь төхөн байхаар байшин барьж өгөөд тэгээд тийм дотор нь юу гэдэг юм басан толгойн зүйн хүний амьдрах төслийг бүрдүүлсэн. Ер нь хүнд туслана гэдэг чинь одоо их хэцүү ажил шүү дээ. Хүмүүст ингээд туслаад сэтгэл санаагаар урам дэм өгөөд хахад боломж хаашаага готроо яваад идэх хүмүүс байдаг. Эсвэл зүгээр ингээд жоохоо итгэл өгөхөд тэр одоо өөрсдийнхөө тэр нэг хэцүү амьдралаас хувь заяанда найтахаас илүүгээр тэрийг уламж хаашаа ингээд зүлгээд явдаг хүмүүс ч байдаг. Хүн туслана гэдэг бол яг зөвл олж туслахгүй бол юу гэдэг нэг байшин бариад өглөө гэдэг тэрийг нэг архичны оромж болгоод байх суулгахгүй. Тэгэхээр хүнээ их зөв сайн сонгож л олох хэрэгтэй байх гэж би бодож байна. Гэхдээ та нар сайхан сэтгэл чинь гоё байна. Би үнэхээр чаддаг юм байвал туслахыг хүсэж байна те. Сэтгэлийн дуудлага шоу нэвтрүүлэг. Ерөнхийдөө ойлголцож байгаа юм чи. Маргааш шууд нөгөө байшин барих газар болчихсон. Болж байна. Тэр одоо газар нутгийн бэлэн байх уу? Бэлэн байгаа. Оо яасан. Аваад бэлтгэсэн. Тэгээ ерөнхийдөө бүх юм бэлэн байна. Одоо ганц нөгөө зочин л хэрэгтэй. Тэг одоо би ингээ гараад хайна л да. Тийм. Тэгээ хамгийн гол нөгөө тавьсан шаардлагыг л биелүүлэх хэмжээний л хэрэгтэй. Аа. Тэгвэл тэгээ маргааш ярьж агаад цагаа тоглож байгаа уулзъя тийх үү? Тэгээд. Нөгөө газар чинь юм уу? Нөгөө газар чинь шүү дээ. Нөгөө дэжгүй юм шүү тий. Тий. Сая бид нар бүх яагаад энэ талбай дээр ингэж байшингээ бариад урагш нь орлоо. Байшингийнхаа төлөлгөө мөллөгөө зурагтайгаа нийлүүлээд үзчихлээ. Байшингийн хувьд ямар ч асуудалгүй. Би хинтээ алтан дөрөвтэй уулзчихлаа. За. Тий. Тэгээд цаад чинь бол айгу нааштай хүлээж авч байна. Ааха. Цаад чинь яг одоогор бол хийсэн ажилгүй шахал юм шиг. Нэг хувь юм ажиллуулж байгаа л гэж байна. Тэгээд ер нь бол гайгүй залуу шүү дээ. Сүс чинь олж өгье гэж юм. Олж өгье чадчихнэгээр явуул гэж. Тэгээ би ер нь ингэж бодох юм. Тэр тэргүй ингээ хүнээ хайгаа болохгүй юм чи. Шууд энэ байшиг шууд алтан дөрөв байдаг ч л. Алтан дөрөв. Тий. Тэр тэргүй манай угаасаа юу чин шилдүүдийг л өөрчлөх хүсдэг үст. Болж тийм л тий. Тэр тэргүй алтан дөрөв заалуу байргүй юм уу? Байргүй байгаас хүнд л шүү дээ. Өвөөгийн дэл л шүү дээ. Өвөөгийн дөө. Тий. Тий. Тэр миний асуулыг хөөхтэй гэсэн шүү дээ тий. Харин нялх хөөхтэй юм. Тийм 7 сард хөөхтэй. Бүр тийм жоох нь. Тий. Тэгэхээр тэр тэргүй юм чин бас агаартай юм гоё газар юм чинь. Алтан дөрөв байдаг ч л тий. Тэр хүн бас итгэл сэтгэл хайрлалтай тэгвэл. Ер нь бол манай төрлийн зорилго бол шилжүүлгийг л үүсгэж чинь тий. Бас л нийгэмд хийсэн юм та. Амьдрал таартай залуучдын нэг л тий. Тий. Харилцал.
Би бол тэгж бодож байна. Татгалзах юм байхгүй нөө. Эртөө тэргүй ямар заавал одоо эрдэл хоосын эмэгтэй туслана гэдэг бүр ингэ барьчихгүй шүү дээ. Тэгвэл цаатгацын зүгээр шууд юу гэж хэлээ тий. Тэр үеэс хэдүүлээ ярилцаж хийчих юм бол хүний ажлыг тэгэл шууд угаасаа л нэвтрүүлгийнхаа журмын дагуу л байж тий. Нэвтрүүлгийнхаа зурмын дагуу бас сүрприз болж очивол зүгээр шүү дээ тий. За бид нар чамд байшин барьж өгөх гэж нөө гэхээс илүү. Тий. Манай хүнийг ямар ч байсан тэр хүнийг хайлгая л да. Тэгээ тий. Хайлгаад тэгэж уусаа хүн ажил сайштай дараа. Угаасаа юу хийх вэ? Тий угаасаа дараагийн одоо угаасаа шууд ярьсаар маргааш байшин төхөө. Байшингаа юу? Байшин. За тэгвэл маргааш үлээлээ. Тэхөө. За. Сэтгэлийн дуудлага шоу нэвтрүүлэг. Явчлаа. Нөгөө нэг хоёрын ээж маань ерөнхийдөө ер нь болцсон. Нэг нь болохоор эфирээр гарахаар зургатаар гарахаар санаа зовоод байна. Зүгээр өгч болтгүй юм уучж байгаа шиг нэг юм балаа юм яриад. Тэгээ оройн ерөнхийдөө нэг нь бол оройдоо хариу өгч гэсэн. Тэгээ явчлаа. Тэр ганц дээр унтсан. Одоо тийм шууд ингээ барьчихж байгаа юм уу? Эхэлчихлээ шүү дээ. Тэгвэл бас хуцаа шүү дээ. Бид нар нөгөө төлөвлөсөн байсан. За. Энд одоо хэдэн ажиллаж байгаа? Бараг нэг туушгүй юм байна. Би ялцъя. Эргээ залгах гэхүү. За хамаг төлөвлөгөө нөрөө. Яа. Ажигсдаг ахмуруудаа ад жаргал хүсч алт цэграа хатаг аанрууд нэг ёо. Завдагчтай байшин ямар тач ирсэн дууслаа. Одоо алтан дөрөв хүнээ олцсон ирж гисэн. Гэхдээ энэ байшинг бид нар алтан дөрөв төхөрлсөн. Яагаад тэр алтан дөрөв залуу хүний хувьд нийгэмд өчнөө зүйлийг бүтээж чадсан. Тэр сэтгүүл зүйн салбарт шилгэн байж чадсан. Тийм учраас бид нар алтан дөрөв энэ байшин өгч байгаа. Яг энэ байшин дууссан. Одоо бид өгөхгүй болохгүй энийг чамд өгч. Би нэр. Ой зүгээр өгчээ. Чи залуу. Чи юм хийсэн. Энийг хамтаасан стилээсээ өгч. Би энийг авч яах юм бэ? Ой зүгээр чи аваа. Би энийг тэр их өгч юм байна тийм үү? Гөө чи чамд энэ. Чи залуу нь үгүй. Энэ хамт олон ярилцаад өгч. Үгүй. Чамд өгч. Бид нар тэтгэдэг үе тэрэн дараа нөгөө. Үгүй яацгаад байгаа юм. Гэхдээ зүгээрээ зүгээр чамд өгч. Чамд өгч нөө. Одоо алтан дөрөв чи айл тонох хэрэггүй бас. Сэтгэлийг нөгөө туухад дээр хэмжүүр дээр тавьж хэмжиж болдгоо. Болдог бол та нарыг бүгдийг тэрхийг хүсэж байна. Гэхдээ би өөртөө хүсдэг хамгийн сайхан зүйлийг та нарт хүсэж байна. Та нар надад тэрнээс илүү сайхан зүйлийг хүссний чинь би харж байна. Одоо тий айл тонхоо болоод удаж чинь. Гэхдээ одоо бол манай тонж болно. Дуртаар манад ирээрээ. Бүгдээ орцгоо тий. Орцгоо юм тий. Гэтала. Тий манай тонж болно. Хамаагүй асуудал. За ингэж
Бүрөөгөө хийстэй. Буудантай бас тий. Тэгээ буудантай. Энэ унтлахын өрөө. Унтлахын өрөө. Тэгээ унтлахын өрөө. За наа буудан чинь бест буудингийн одоо унтлахын өрөөний дээж. Унтлахын орны дээж. Ингээд хамбураа. Тийм. Жамбал дөрүүлээ шүү дээ. Тийм. Гэтэ яг хав ер нь амьдрах гэж л яваа залуу хүмүүсийн нэг те. Гэтэ бор зурх ирээл явж байгаа. Үнэхээр амар их баярлж байна. Хийх үг алан байна. Тэгэд өөрөө чи хэлдгээр зөндөө хийх юм байгаа гэж те. Тэгэхгүй энд би зөндөө юм хийх бах. Магадгүй би телевизээс жоохон хөндөй хол яваач гэсэн одоохондоо хөндөй хол нэвтрүүлэг хийхгүй яваач гэсэн. Энэ гэрээч гэсэнтэй би одоо олон төмний минь л надад одоо өгсөн одоо бэлэг учраас итгэл учраас эндээ ч гэсэн би бас хоёр нэвтрүүлэг хийх хүсэж байна. Юм зүгээр тийм бодол одоо ингээл төрж ийн те ингээл орж ирэл. Баярлалаа. Гараад хамт олонд би баярлалаа гэж хэлдэг хөө. За хамт олно гэж. Ямар амар хэцүү юм бэ? Сэтгэлийн дуудлагаар нэгдсэн энэ байшингийн хадаас шург болгоно нь итгэл сэтгэл эдгээр залуусын хөдөлмөрөөр бүтсэн учраас эдгээр залуустаа бас сэтгэлийн дуудлагаар энэхүү нэвтрүүлэгт самтан оролцсноо. Гэхдээ энэ байшин та байшингүй би энэ нэвтрүүлэгт оролцох байсан. Хүн тусна гэдэг сайхан хүнд амьдрах итгэл аз жаргал биелнэ гэдэг хамгийн сайхан зүйл. Тийм учраас дараагийн сэтгэлийн дуудлага нэвтрүүлгээр бүгдээрээ хамтдаа уулзцгаая. Үзэгч та бүхэн ч гэсэн зургтынхаа өмнө сэтгэлийн дуудлагаар бидний хүлээж аваарай. Баяртай үзэгчтэй. Өөртөө өсдөг хамгийн сайхан зүйлийг хүсэж байна. Best Food-ийн хамт олонд бас баярлаа. Best House-ийн хамт олонд бас баярлаа. Та бүхэн бүгдээр нь баярлаа. Баяртай. Сэтгэлийн дуудлага.